Өнөөдрийн мэдрэмжийн үзэгчдээ 16 жилийн турш зохион байгуулагдсаар ирсэн Монголын эдийн засгийн форум энэ жил уламжлалт байдлаар зохион байгуулагдахааргүй болсон тухай Монгол Улсын ерөнхий сайд учрал бас зарласан байгаа. Тэгэхээр гэхдээ тэнд яригддаг чухал амин чухал ийм стратегийн яриа хэлэлцээрүүд цааш үргэлжлэх ёстой, яригдах ёстой гэдэг үүднээс бид цуврал хэлэлцүүлгийг өрнүүлж байна. За өнөөдрийн цуврал хэлэлцүүлэг бол хамгийн ихний сэдв ногоон бизнес, ногоон эрчим хүч сэдвийн хүрээнд явагдах ёстой байгаа. За ингээд би та бүхэнд зочдоо танилцуулъя. За миний зүүн гар талаас эхлээд Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаш Эрдэнэ. За мөн тэнд Newcom Group-ийн ерөнхий захирал Баатар Мөнх. За мөн Монхоор улс компани дэд захирал Бат Сайхан, мөн ерөнхий сайдын зөвлөх Булган Чимэг нар студид ирсэн байгаа юм аа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За мэдээж ногоон бизнес, ногоон эрчим хүч гэж ярихаар ногоон шилжилт гэдэг асуудал ер нь өнөөдөр яг Монголын нөхцөлд Монгол улсад яг энэ ногоон шилжилтийн хөрс суур тавигдсан юм уу гэдэг асуудал хамгийн ихэнд хөндөгдөх болов гэж бодож байна. Тэгэхээр би яг хамгийн ихний асуултыг яг дунд нь тавина. Та бүхэн яг өөрсдийнхөө өнцгөр хариулаад өгөөрэй гэж хүсэж байна. Ногоон шилжилт гэдэг яг үнэхээр зүгээр нэг тренд үү эсвэл энэ үнэхээр Монголын бизнесүүд оршин тогтнох гадаадад гарах гадагшаа гарах юм боломж бололцоо юу гэдгийг асуултыг тавьж байна. Мөн Монгол улсад өнөөдөр хөрс суур нь тавигдсан уу? Жишээ нь карбон кредитийг тоолох гэдэг юм уу тий. За эндээс хашаа захирлаас эхлэе. За баярлалаа. Тэгэхээр ногоон шилжилтийн асуудлаар энэ хилцүүлгийг өрнүүлж эхэлж байгаад бол бид бас маш их баяртай байна. Яагаад тэгэхээр ер нь бол дэлхийн зах зээлийн хувьд бол ногоон шилжилт рүү илүү явж ногоон эдийн засаг гэж маш их ярьдаг болсон тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө энэ дотроо юу ярих гэдэг нь ногоон бизнес, ногоон шилжилтэнд ногоон бизнес гэж байна уугүй. Манай бизнесийнхэн энд одоо бэлэн байна уу гэдэг асуудал аюул чухал байгаа. Тэгэхээр ер нь бол манай аж ахуйн нэгжүүд болон манай одоо иргэдийн хувьд бол юу гэж боддог гэхээр бид нэр зах зээлээ зөвхөн энэ 3 сая хүнтэй энэ зах зээлээр бодоод хараад байдаг. Харин ногоон шилжилтийн хувьд бол бид нэр энийг бол бүс нутгийн хэмжээнд харах боломжтой болж ирж байгаа. Яагаад гэвэл дэлхийн зах зээл чи өөрөө хүссэн хүсээгүй ногоон эдийн засаг руу, ногоон бизнес руу явж байгаа. За дээр нь одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудын хувьд бол ногоон гэдэг юм руу бас айгүйх одоо чиглэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө тогтвортой хөгжлийн одоо нэг асуудал буюу манай аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө цаашдаа тогтвортой оршин тогтнох, илүү өргөжих, илүү том зах зээл дээр өрсөлдөх боломжоо бий болгох нэг үд хаалга гэж бол бид нар харж байгаа. Гэхдээ мэдээж бидний хувьд бол одоо шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа юу байгаа. Яг бол одоо маш энгийнээр ядахад одоо бидний хувьд бол жишээ ногоон бизнес гэдэг бодохоор яг үнэхээр ногоон бизнес гэхээр юу вэ гэдэг дээр манай иргэдч тэр аж ахуйн нэгжүүдч тэр бидний нэгдсэн нэг ойлголт тэнд арай хүрээгүй. Нөгөө талаараа ингээд бодохоор яг одоо өнөөдөр бол Монголын нийгэмд одоо зах зээл дээр байгаа илүү одоо жоохон ногоонлуу дөхсөн бизнес гэхээр одоо тоолохоор нэг гарын 5 орн дотор байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь дэлхийн зах зээл дээр маш өргөн хүрээний асуудал болсон, маш олон төрлийн бизнес бий болсон. Тийм учраас бид нар энэ талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна нөгөө энэ шин төрлийн бизнесийг Монголын зах зээл дээр бий болгоход хэрэгцээтэй хөрс суурийг нь бэлдэх заашгүй шаардлагатай байна. Тэгэхээр хөрс суур гэж та түрүү ярьжсэн. Хөрс суур дотор бид нар юу харж байгаа гэхээр нэгдүгээр хөрөнгө оруулалт санхүүгийн их усрын асуудлыг харж байгаа хэвээр. Хоёрдугаар төрийн бодлого маань хэр ногоон одоо ээлтэй байгаа юм бэ гэдэг юм байх хэвээр. Хоёрдугаар, гуравдугаарт болохоор хөдөлмөрийн зах зээл маань бэлэн байна уу гэдэг асуудал. Дөрөвтөнд бас нөгөө технологийн асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ бүх талаас нь энэ одоо 4-5 талаас нь ингээ харахаар би бол хувь хүнийхээ хувьд бол яг тийм өнөөдөр бид нар бэлэн гэж хэлэхэд бол бас жоохон учир дутагдaltaй л байна. За Newcom-ийн хувьд юу гэж энийг харж байна? Яг салбарын хувьд бас илүү сонирхолтой хариулт өгөх болов уу гэж бодож байна. Тэгэхээр салбарын сэргээгт эрчим хүч ногоон хөгжил гэдэг маань бол ерөнхийдөө бас нэлээд уялддаг хоёр концепт яваад байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо энэ зүгээр богино хугацааны тренд юм уу урт хугацааны яг одоо нөхцөл байдал юм уу бидэрт ямар ашигтай юм бид нар бэлэн байгаа юу гэх ингээд бодохоор бидэрт бол том ашиг давуу тал үүсгэр байгаа. Гэхдээ энийг бид нар зөв хэрэгжүүлж чадах юм бол зөв хэрэгжүүлж чадахгүй бол энэ нэрэгэд ачаал болох эрсдэл бол байгаа. Тэгэхээр энийг бид нар зөв хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг маш анзаарч ярих хэрэгтэй байгаа. За Newcom-ийн хувьд бол 20 жилийн өмнөөс сэргээгт эрчим хүч ингээ хөгжүүлээд ирсэн. Тухайн үед Монгол улс маань сэргээгт эрчим хүчээр Төв Азийн бүсд бол тэргүүлж явж байсан. Гэтэл өнөөдөр эргээд харахаар бид нар Узбекистан, Казахстанаас хойно орсон байгаад байна.
Энэ бидэрт юу хэлээд байгаа вэ? Тэр боломжоос бид нар хоцорсон байна гэдэг. Тэгээд таны сайн хэлдгээр дэлхийд даяар бол тухайн үед зүгээр лоозон маягаар ярьдаг байсан. Сэргээх гэх юм уу ногоон хөгжил гэдэг. Монголд баг үнгүй шахуу нөөцтэй байсан учраас бодлого боловсруулж байгаа төвшин дээр ч гэсэн тэр үед ойлгодоггүй байсан бол одоо бол энэ бол маш ойлгомжтой болсон. Тэрнийх нь нэг том шалтгаан нь бол зах зээл өөрөө ийшээгээ зөвхөн лоозон болгож ярихаасаа илүү мөнгө нь өөрөө тэрийг шаарддаг болсон байгаа даа л да. Энэ мөнгө нь яаж шаардаад байна вэ гэхээр одоо нөгөө энгийн хэлээр гэх юм бол органик хоол идэхэд органик хоол авахд бол илүү нөгөө өндөр өртөгтэй өндөр үнэтэй байж болдогтой адилхан үлэмжийнхүү баг ялгаруулсан бараа бүтээгдэхүүн дээр татвар тавьдаг болсон байгаа даа. Одоо Европын холбоо болоод энийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэхээр хят дээр очиж ингээд ярих юм бол өөр Монголын том үйлдвэрүүд бүгдээрээ бид нар ногоон эрчим хүчээр юм үйлдвэрдэг болно. Тэгэхгүй бол бид нар Европоо гаргаж чадхаа болсон байна гэдэг. Тэгэхээр бид нар буруу хэрэгжүүлэх юм бол хоцрох юм бол энэ том дэлхийн эдийн засгийн хөдөлгөөнөөс хоцрох эрсдэл байгаа даа. Эндээ бид нар эсрэгээр нь зөв бодлого барих юм бол энийгээ бид нар өөрсдийн том давуу тал болгоод бүх шатлийн үйлдвэржилтээс давуу тал бий болох боломж нь гарч ийн л да. Суур дээр бид нар яагаад гэвэл Узбекистан, Казахстанаас хоцорч байгаа гэхээр ерөнхийдөө бол бодлогын тогтворгүй байдал бол үнэхээр биднэрт нэлээд бэрхшээл учруулж байсан. Сүүлийн одоо жил 2 жилийн хугацаанд бол нэлээд салбар маань уршаа явж эхэлж байна. Тэгэхээр бэлтгэл маань бол одоо сайжирч байна гэж харж байна. Гэхдээ бидэрт хийх ажлууд бол зөндөө олон байгаа. За харин Мон хороосын хувьд энд юу гэж хариулах вэ? Яг хөрс суурь нь хэрэг бүрэлдсэн гэж та дүгнэх вэ? Мөн энэ одоо ногоон шилжилт яг Монголын бизнесүүд олон улсын түвшинд гарах тийм гарц мөн үү гэдэг дээр та хариулдаг. Миний бодлоор бол маш том боломжийг бол Монголын бизнесүүдэд олгож байгаа гэж харж байгаа. Ялангуяа биднес том хоёр хөршийн дунд байж энэ Орос улсын хятад ялангуяа хятад бол эрчим хүчний хувьд тогтмол одоо дутагдaltaй байдаг. Манайд бол юу вэ гэхээр ногоон эрчим хүчний нөөц маш ихээр байж байгаа. Ялангуяа түрүүн хэлсэн те ер нь дэлхийдээ бол ногоон эрчим хүчний хувьд нөөц юм маш их одоо боломжтой. Тэгэхээр бид тэрийг ашиглаад одоо ногоон эрчим хүчийг одоо үйлдвэрлээд энэ юунуудаа одоо хөрш орнуудаа одоо борлуулах те нийлүүлэх тэр боломжуудыг илүү их эрэлхийлэх юм бол манайд бол маш том боломж бол илүү томороо байгаа гэж бодож байна. Тэгээд дотоодынхаа үйлдвэрлэлүүдийн хувьд бодох юм бол одоо илүү их нөгөө бизнесээ өргөжүүлж тэлэх бас боломжийг бий болгож байна. Одоо жишээ нь одоо ноолдрын үйлдвэрүүд гэтэл одоо ногоон эрчим хүчээр өөрийнхөө цахилгааныг одоо хангаж явах юм бол тэднээс илүү нөгөө ногоон зээл боломжууд нь илүү ихээр олгодоод хүүн бага байх чинь тий тэгэнгүүт худалдаа авах талаасаа илүү одоо сэргээгдэх эрчим хүчтэй суурилсан үйлдвэрлэл хийж байгаа гэдэг утгаараа борлуулалтын орлого нэмэгдэх боломжуудыг бол нээж өгч ийн гэж харж байгаа. Бодлогын хувьд бол биднээс сая хэллээ тий бодлого бол боловсруулагдаад явж байгаа тодорхой хэмжээнд дэмжигдээд явж байгаа өшөө их бодлогууд гарахаар байгаа гэж харж байгаа. Одоо энэ яг гараад бодлогын тогтвортой байдлаа хангаад явчих юм бол биднээс бол их боломж байгаа гэж харж байгаа. Доктортой байдал тийм. За боломж мэд. Ногоон шилжилт гэдэг ойлгохоор хүмүүс зөвхөн байгаль орчин гэдэг ойлгоод байдаг. Дэлхийд даяар бол ногоон шилжилт гэдэг зүйлийг 3 үсэгт багтаан тайлбарладаг тийм. Нэгдүгээрт байгаль орчин, хоёрдугаарт нийгэмд үзүүлж байгаа нөлөө, гуравдугаарт тухайн бизнесийг эрхэлж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын хувьд засаглалын хэмжүүрээр гэж ийм 3 зүйлээр хэмждэг. Тэгэхээр альва улс эдийн засгийнхаа модельийг ногоон руу шилжүүлнэ гэдэг бол зөвхөн байгаль орчинд ээлтэй байна гэсэн үг биш. Хүндээ ээлтэй байх, нийгэмдээ ээлтэй байх, орхигдож байгаа бүлгүүдтэй ээлтэй байх, өөртөө бас зөв арга замаар бизнесээ явуулах гэж ийм 3 янзаар цогц ойлголт юм шүү гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна. За манай улсын хувьд бол 2012 онд анх ногоон хөгжлийн бодлогоо баталсан шүү дээ. Тэгээд байгаль орчны яамыгаа тухайд үндсэн чигүүргийн яам болгоод нэрэн дээр нь ногоон хөгжлийн яам гэдэг үгийг нэмж оруулж илаа. За тэгэхээр 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. 14 жилийн хугацаанд гадаад зах зээлд юу болсон бэ гэхээр саяны манай захирлуудын хэлж байгаа энэ салбарын хөрөнгө оруулалт маш их нэмэгдсэн, технологи асар их хөгжсөн. Бүх бизнесүүдийг саяны хэлдэг 3 хэмжүүрээр хүндээ ээлтэй байх, хүнээ нэгдүгээрт боддог байх, байгаль орчиндөө халгүй байх гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. За Монгол улс зүгээр суугаагүй энэ хооронд бодлогын дэмжлэгүүдийг явуулсан. Гэхдээ эргээд одоо 14 жилийн дараанаас дүгнэхэд бол илүү банк санхүүгийн салбарт ногоон санхүүжилт бол илүү бүтээгдэхүүн болж өргөжжээ. Засгийн газрын бодлогын хувьд бол янз бүрийн байдлаар өөрсдийнхөө урт дунд хугацааны бодлогод оруулж исэн боловч бас тэм дөрвтэй
бодлого зохиц хэлбэрээр явуулж чадаагүй гэж дүгнэнэ. Тийм учраас энэ удаагийн засгийн газар юуг онцолж байгаа вэ гэхээр тээврийн салбарт бид ямар ногоон шилжилт хийж болох вэ? Эрчим хүчний салбарт яаж ногоон шилжилт хийх вэ гэдэг хоёр үндсэн концепт руу орж байгаа. Яагаад энэ хоёр салбарыг онилж байгаа вэ гэхээр энэ хоёр бол манай улсын эдийн засгийн хамгийн их валютаа гадагш нь урсгадаг. Эргээд нөгөө талдаа бидний хөгжлийг хамгийн их боомлдог хоёр салбар. Тэгэхээр сүүлийн үед ерөөсөө засгийн газрын анхаарч байгаа бодлого бол дэлхийн хөгжилд ногоон шилжилт ингэж их эрч хүчтэй орж ирж байгаа бол бид нэр яаж тэндээс нь өөрсдийнхөө боомлж байгаа хоёр салбарыг ногооруулж болох вэ гэдэг рүү чиглэж байгаа. Тэгээд засаг бодлогоо явуулж байгаа хамгийн гол нь маш их чөлөөлтийг хувийн хвшилд явуулж эргээд гарч байгаа эерэг үр дүнгээр нь эдийн засгаад хэлнэ гэсэн бодлоготой ажиллаж байгаа. За яг сая хэлсэнчлэн ногоон шилжилт, ногоон бизнес гэдэг бол тэр чигээрээ байгаль орчны зөвхөн асуудал биш. Энэ бол одоо бизнесүүд ялангуяа ашиг олох, доктортой байх, зардлаа хэмнэх юм боломж гарц гаргалгаа гэж харж байгаа. За тэгвэл яг үнэхээр яг энэ ногоон бизнес гэдэг ойлголт өнөөдрийн энэ бизнесүүдэд энэ зардлаа хэмнэх ийм үндсэн ийм хэрэгсэл болж чадж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. За яг өнөөдрийн яг манай улсын эрчим хүчний яг ийм одоо хямралтай ийм байгаа үед ногоон шилжилт хийх нь эрсдэл үү эсвэл бидний хувьд боломж уу гэдэг бас асуулт байна. Тэгэхээр энэ асуултанд бас харилаад өгөөрэй. За яг оо ингээд маш энгийнээр хэдүүлээ бодъё л да. Ер нь бол ногоон шилжилт, ногоон технологи гэхээр ерөнхийдөө сүүлийн үед бол энэ бол нэлээд технологийн өөрчлөлтүүд хийгдэж байгаа учраас харьцангуй нэг талаараа жоохон үнэтэй гэж харагддаг. Тийм мэдээж хэрэг анхны хөрөнгө оруулалт, анхны одоо тэр юунаас бол үнэтэй гэж харагддаг. Гэхдээ хөрөнгө оруулалт талаас үнэтэй харагдж байгаа боловч нөгөө талаас ашиглалтын явцын зардал харьцангуй хэмнэлттэй гэж харагддаг. Тэгээд ирэхээр ер нь бол бизнес талаас харахаар энэ бол өөрөө эдийн засгийн үр ашиг нь хэр ах вэ гэдэг талаас нь бол харахад бол харьцангуй бас зарим одоо өнгөрсөн үеийн технологиудыг бодвол харьцангуй эдийн засгийн үр ашигтай гэж харагдаж байгаа. Нөгөө талаас энэ нөгөө ногоон шилжилт гэдэг нь зөвхөн бизнесийн асуудал биш. Энэ бол иргэдэд хэр хүртээмжтэй, иргэдэд хэр үр ашигтай байх вэ гэдэг талаас нь бас хардаг баг тийм ээ. Мэдээж төрийн бодлого ч гэсэн тэгж байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд бол мэдээж энэ одоо ногоон шилжилт хийгдэж ирснээрээ тухайн иргэний тухайн өрхөд хэр хэмжээний одоо үр ашигтай хэмнэлттэй байж чадах вэ гэд ингээ харах юм бол харьцангуй одоо сүүлийн үед бол ялангуяа сүүлийн 5 жилийн хугацаанд шинээр гарч ирж байгаа технологи, сайжруулагдсан технологи эднийг харахад бол харьцангуй үнэн ч жоохон өмнөхөө бодвол хямдарсан, нөгөө талаараа үр ашиг нь ч нэмэгдсэн. Тэгээд ирэхээр бидний хувьд бол би бол зөвхөн хувь хүний хувьд юу гэж харж байгаа гэхээр бид нар анхны хөрөнгө оруулалтаас найгаад аливаа юмнаас ингээ хоошоо суугаад байх нь гол биш. Анхны хөрөнгө оруулалт үнэтэй байсан ч дараагийн нөгөө ашиглалтын үеийн зардлаа, эдийн засгийн үр ашигын байдлаа, тэгээ хэр их одоо ч адгийн наазахын хэр их утаа ялгаруулж ин гэдгээс ихсүүлээ тийм ээ. Тэгээ энэ бол нийгмийн үр ашиг талаас ингээ харахаар бол яхаа аргагүй ногоон технологиуд, одоо ногоон сэргээгдэх технологиуд, сэргээгдэгчийн хүчний технологиуд эднэр бол биднэрт бол заашгүй нэг талаас үнэхээр өдөр тутмын хэрэглээ болж байгаа, нөгөө талаас яхаа аргагүй биднэрт нөгөө бизнесийн шинэ боломжуудыг нээж өгч байгааг гэж харж байгаа. Нэг комент. Тэгэхээр энэ асуудал дээр сая ярьж байгаа дээр ингээ харахаар эрчим хүчний хямрал гэж асуудал ярьж байна. Нөгөө талд нь энийг бид нар ашигтай байлгаж чадахгүй гэх хоёр. Хямралын үед энийг хийх нь зөв буруу юу гэхээр энэ бол энэ асуудал маань Монголд ганц тохиолж байгаа асуудал биш байгаад байна. Жишээлбэл одоо ямар ч оронд очсон, Англид байна уу, Европт байна, Америкт байна уу, эрчим хүчний хямралд орсон. Тэрийг шийдэхэд хамгийн боломжтой аргын нэг нь би энэ дээр анхаарч хэлмээр байгаа зүйл нь болоход нэг нь шүү. Тэгэхээр эрчим хүч бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ нэлээд томоохон хэсгийг бол сэргээгдэх эрчим хүч шийдэж чадхаар болсон. Сая ярьснаар технологи маш хурдтай сайжирч байна. Одоо батарейны үн буурч байна, нарны панелийн үн буурч байна, салхин сэсний одоо үн буурч байна. Энэ боломжийг бид нар ашиглах хэрэгтэй. За жишээлбэл Америк улсад одоо Трамп ерөнхийлөгч гарч ирснээс сэргээгдэх эрчим хүчийг одоо хоош нь тавьж байгаа гэж хүмүүс бол ярьдаг. Гэвч зах зээлийн механизмаасаа болоод илүү хямд өр өртөг сайтай гэдгээрээ сэргээгдэх эрчим хүч бол явсан хിവэрэ байгаа тань. Тэгэхээр энэ бол бас биднэрт юм анхааруулж хэлж байна. Энэ бидэд эргээд бас боломж байх гэдэг байна л да. Төрөөчийн
асуултан дээр хэлж яснаар дэлхийн эдийн засаг ногоон эрчим хүчээр хийсэн одоо ногоон эрчим хүч гэдэг маань бол эдийн засгийн суур дэд бүтцийн нэг хэсэг болоод хувирсан байна. Хувирч эхэлж байна. Тэгэхээр энэ дээрээ бид нар төрүүлээд саяастаар Монгол дахь энэх баялаг сэргээгчдийн баялагаа хэрэгжүүлж чадах юм бол бусад салбарын илүү өргөөжтэй үйлдвэрлэл хийх боломжтой. За энэ дээр бас одоо ингээд засгийн газрын төвшин ч гэсэн яригдж байгаа төслүүд би бол бас сонсч байсан. Хятад улсаас одоо барууны хятадын хоорондын эдийн засгийн дайнаас болоод хятад улс жишээлбэл бусад оронд үйлдвэрээ байгуулж болж байна. Гэхдээ тэр улсуудын тавьж байгаа нөхцөл сэргээгч хүчээр ажиллах ёстой шүү гэдэг. Энэ маань бид бодит саяхан хэлж байгаа асуултын хариу бас байгаа болоо гэж харж байна л да. Тэгэхээр ашигтай байхын хувьд бол энэ ашигтай байх ёстой. Гэхдээ бид нар энийг бас системтэйгээр харах хэрэгтэй байна. Зөвхөн нарны станц барих, салхины станц барьж хаар асуудал нь шийдэгдэхгүй. Том зургаар нь одоо бид нар бас 24 оноос хойш эрчим хүчний реформ гэж ярьж байна. Энийг тултлан дуустал нь хийх ёстой гэдгийг бол одоо хувь хөгжлийн хүний хувьд бол үнэхээр дэмжиж байна. Энэ дээр ямар асуудал бид нар ёстой яах ёстой вэ гэхээр одоо мэдээж хэрэг сүлжээгээ бэхжүүлэх хэрэгтэй. Сүлжээгээ бэхжүүлнэ гэхээр одоо хураагуурын станц барих хэрэгтэй. Сая өнгөж энэ сард яамнаас огцон зарлахаар шийдэгдлээ. Энэ бол маш том дэвшилт болж байгаа гэж харж байна. Дээрээс нь тарифа нэмнэ. Одоо өртөгтөн хүргэнэ гэдэг. Энэ бол маш контроверстэй их хэцүү асуудал боловч өртөгтөө нийцсэн үн тарифтай байж тэр салбар маань ашигтай ажиллаж чадна. Нөгөө талаас бид нар энийг ингээд арилжааны механизм нь ажилдаг болоод ирэхээр скейл нь томроод ирэхээр 1 киловатт цагийн үнэ буурах ёстой. Энэ бол олон улсын жишг байгаа. Тэгэхээр бид нар энэ алхмуудыгаа төр зургийг нь урт хугацаанд хараад тэрэндээ тууштай байх маш чухал байна. Иймэрхүү л одоо санаа байна да. За анх ороосын хувьд бас хураагур одоо юу станцыг байгуулж ирсэн ч үгүй тий. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэлээд туршлагатай байгаа болов гэж бодож байна. Яг саяны асуултанд та жишээлбэл өөрийнхөө өнцгөөс хариулахгүй. За манай компанийн хувьд бол одоо Монгол Улс эрчим хүчний салбартаа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа одоо сүүлийн 10 гаруй жил сэргээгдэх эрчим хүчний салбарт доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ бол нөгөө төсөл одоо хөгжүүлж одоо төслийн эзэн гэж явахаас илүү төслийн нөгөө барилга угсралтын ажил те гүйцэтгэгч компаниар бол ажиллаж ирсэн. Нийт одоо Монголд чинь 10 гаруй нарны станц байна, 3 ширхэг салхины станц байна. Тэрний нэг 70 орчим хувьд нь бол тодорхой хэмжээнд оролцсон ерөнхий гүйцэтгэгчээр, туслан гүйцэтгэгчээр, ханганы нийлүүлэгчээр зарим тохиолдолд зөвлөл үйлчлэгээ үзүүлж оролцож байгаа. Тэрний хувьд бол нэлээд одоо туршлагатай компани нэг байгаа. Миний хувьд бол яг энийг бодохдоо маш том боломж гэж харж байгаа. Бас харах өнцгөө бас 2 3 талаас нь харах хэрэгтэй болов гэж бодож байна. Би эрчим хүчний эдийн засгаар бас сурч судалгаа хийжсэн. Тэгэхэд бол яг одоо сэргээгдэх эрчим хүчний ялангуяа энэ одоо хөгжлийг харахтаа одоо нийгэм эдийн засгт үзүүлж байгаа нөлөө юу вэ? Тэ энийг дагаад одоо эрчим хүчний салбарын чадал тэ нэмэгдэж гин, нийлүүлэх боломж нэмэгдэж гин. Энэ нь ямар хэмжээний эдийн засгийн боломжийг нээж гин вэ гэдгийг бас харах нь одоо маш чухал байдаг. Тэрэн дээр бол яг олон улсад бүр ингэ тооцоо хийгээд value of lost load буюу алдагдсан чадлын үнцэн гэж юу вэ гэдгийг тооцоож гаргаж ирээд тэрэн дээрээ үндэслээд биднээс одоо хичнээн хэмжээний одоо цахилгаан станцыг барих хэрэгтэй. Тэрнийх нь хэдэн үн сэргээгдэхэр байх хэрэгтэй, хэдэн үн уламжлалтаар байх хэрэгтэй, нүүрс юм уу, газ байх юм уу, эсвэл тосон байх юм уу тэгээ батарей хөрөмтлөөр одоо технологийн сайжраад ирж байгаа учраас батарей хөрөмтлөөрийн станцууд байх хэрэгтэй юм уу, наран байх хэрэгтэй юм уу, салхин байх хэрэгтэй юм гэдэг үндсэндээ тийж нийгэмд үзүүлж байгаа одоо эдийн засгийн өр нөлөөнийхэн талаас нь бас харж тооцдог. Тэгээд нөгөө талдаа болвол яг үйлдвэрлэл дээр сая одоо аукционы тендер дээр бас тодорхой хэлсэн байсан. Яг цахилгаан орчин үеч үйлдвэрлэх өртгөөрөө одоо ингээд аукционд үнэ одоо үнийхээ саналыг өгж одоо үнийг бууруулах ёстой гэж тий. Тэрүүгээр бол яг саяны захирлын хэлснээр бол эрчим хүчний одоо үн бол тариф бол буурах ёстой. Том скейлээр харах юм бол тэгээд олон улсад бол одоо яг цахилгаан эрчим хүчний үнийг яаж тогтоодог вэ гэхээр тухайн одоо 1 кВт цаг бол эсвэл 1 МВт цаг эрчим хүчийг үйлдвэрлэхэд одоо ашиглаж байгаа одоо түлш те нүүрс үү эсвэл газ үү хий үү эсвэл сэргээгдэх үү тэр өртгөөр нь одоо яг нэг либерал маркет эрчим хүчний зах зээлд одоо үнэ одоо бит хийж оруулж үйлдвэрлэлийн хэмжээг тогтоодог. Тэр утгаараа бол яг эрчим хүчний үн буурах ёстой. Тэрүүгээр харах юм бол манай эдийн засгт бол маш их том нөлөө үзүүлнэ. Нөгөө талдаа бол бид сая хэлсэнтэй айл өрхөхүүд одоо ингээд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад ирж байна. Хамгийн түрүүнд юу харагдаж байна гэхээр нөгөө одоо өгсөрч сурлуулах одоо эхний нөгөө хөрөнгө оруулалтын зардал ялангуяа бас томроод ирэхлээр ч гэсэн хөрөнгө оруулалтын зардал одоо аж ахуйн нэгжүүд
маш өндөр харагддаг. Тэрийг хизээ нөхөхөө гэдэг нь бас айгүй тодорхой бус зарим тохиолдол байдаг. Дунджаар ингээд харах юм бол 7-8 жилийн хугацаанд нөхөх гээд байдаг. Гэтэл тэрмэн одоо эргүүлээд том хөлбраараа харах юм бол одоо агаарын бохирдлыг яаж бууруулж ийн те магадгүй 8 жилээс цаашаа тэр одоо үйл аж ахуйн нэгжтэй айлрах тэрийг ашиглаад явна. Тэрнээс хойш дахиад одоо тэр сэргийгдэх эрчим хүчний станцын одоо нарны панелийн ашиглалтын хугацааг бол 20-25 жил байх жишээ нэ. Тэнгүүд доотлол нь 10-15 жил өнгөө эрчим хүч ашиглах гад байна. Тэрийг бас харж тооцох юм бол маш их эдийн засгийн одоо үр өгөөжтэй байгаа гэж харж байна. Яг төрийн зүгээс ч гэсэн яг энийг олж харсан болоод засгийн газраас энийг олж харсан болоод яг энэ айл өрхүүдийн тэр цахилгааныг тий ингээд нэгсэн сүлжээнд холбож тэндээс орлого олох боломжийг бас нээсэн болов тэр одоо юг хийсэн болов гэж бас бодож байна. Тэгэхээр эрчим хүчний хямралтай энэ үед тий үнэхээр яг энэ ногоон шилжилт нь гарсан юм уу эсвэл эрсдэл юм уу? За нэгдүгээр эрчим хүчний асуудал аль ч засгийн газрын хувьд хамгийн суур асуудлуудын нэг. Хэрвээ эрчим хүчний хямралтай тул тэр засгийн газрын ирээдүй бүрхэг эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадвал тэр засгийн газрыг үлдээх өв буюу легаси гэж нэрлэж болно. За өнөөдөр эрчим хүчний реформыг эхлүүлээд явж байгаа боловч энэ дотор дөнгөж бид нэр шинэ их үүсвэрийн асуудлыг л ярьж байгаа. Цаана дахиад шинэ их үүсвэр эхлээд ядаж нэг дутагдлаа нөхөөд ирэхийн цагт хэдүүлээ дараа нь тарифын өөрчлөлт ярина, дараа нь өрсөлдөөн түүний асуудал ярина. Энэ зураа бид нар бас чанар стандартыг хангах хэрэгтэй. Технологи шинээр нэвтрэх бүрээд өөрийнхөө сайн талыг ч дагуулна, эрсдлийг ч дагуулна. Би бол яг хүн төрөлхтний түүхэнд ийм л байсаар ирсэн байх гэж бодож байна. Тэгээ сэргээгдэх дээр бол өөрийн гэсэн эн чин одоо организм шүү дээ. Ингээ эволюцаараа л явж байгаа тийм ээ. Одоо байгаа энэ 10-аад их үүсвэрийн энэ гэрээнүүдийг харахаар их үед бол одоо 15-6 центээр байгуулсан хатуу хөдөлгөөнгүй гэрээнүүд байна. Тэр бол төсөвт дарамт учруулдаггүй л учруулдаг. Гэхдээ 10 жилийн өмнө тэр бол бидний хамгийн сайн сонголт байсан, шийдэл байсан. За юм хөгжихийн хэрээр одоо юу болж ийн вэ гэхээр бид нар 8-9 центийн тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний их үүсвэртэй өрсөлдөхүүц болоод эхэллээ. Бүх зүйлийг сэргээгдэхээр шийдэх гээд байгаа мó. Иймэрхүү одоо хойд өрөөргийн хүүтэн бүс нутагтайгаа улс орон тэр бол эрсдэлтэй гэдэг хүмүүсээс жишээ авдаг. Зохис түвшин гэж байгаа. Бид нар бол эрчим хүчнийхаа их үүсвэрийн одоо байгаа чинь суурлагдсан их үүсвэрийн 8% байна уу тий. Бид нар чи энийг 30% хүртэл ер нь бол тэлэх боломжтой гэж ярьж байгаа шүү дээ. Үлдсэн 70% бол бид нар нүүрсэн их үүсвэрээрээ явна. Цаана дахиад ус төрөгчийн ч гэдэг юм уу бүр өөр одоо улс орнуудын хэрэгжүүлж байгаа тийм их үүсвэрүүд байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр эрчим хүчний реформ бол маш цогц асуудал. Их үүсвэр нэмэх тухай, дараа нь засаглалаа энэ ажиллаж байгаа системээ өөрөө ухаалаг болгох тухай, засаглалыг сайжруулах тухай, ядчил үр ашигтай ажилуулах тухай. За дээр нь дахиад тэр өрсөлдөөн зах зээлд орох тухай. Тэгвэл засгийн газар бол үргэлж хүн амынхаа амжиргааг энэ зур бодож явах хэрэгтэй. Энд ч орхигдох магадлалтай, эндээс хохирч үлдэж магадгүй, шилжилт хийж амжихгүй зөндөө олон өөр хайлууд байгаа. Тэр үйлчлэгийг бол төр энэ одоо шилжилтэндээ анхаарч тэтгэж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ олон яригтэй зүйлүүдийг нэгтгэжиж эрчим хүчний шилжилт хийгдэн. Тэгэхээр энд бол цаг хугацаа орохоор байгаа биз. Тийм болохоор эхний ээлжинд бол бид нар ямар ч байсан энэ өвлийг өнтөө давахын тулд бол сэргээгт эрчим хүчин дээр 5 их үүсвэрийг зарласан. Дахиад дараа нь ард нь хүлээгдэж байгаа 6 их үүсвэр байгаа. Гэдэг чинь нийт 11 их үүсвэр. Гэхдээ энэ бол нүүрсэн цахилгаан станцуудаа хойшлуулж байгаа явдал ерөөсөө биш. Тэднийхээ хүлээнгээ хийж байгаа ажил шүү дээ. Яг л өөрөөр бид нарт ийм богино хугацаанд барилга өгсрэлтийг намжуулах өөр их үүсвэр байхгүй тийм ээ. Тэр утгаараа юм хэрэгжин мэдчих хэрэгтэй гэдэг юм байна. Манай яамны хувьд бол эн чинь 7 жил хүлээлтэд зарлагдж байгаа ажил шүү дээ. 7 жилийн хугацаанд сэргээгтгийг ойлгох ч удирдлага таарлаа, ойлгохгүй ч удирдлага таарлаа. Улс төрийн капитал нь бүрдэнгүүт зах зээл нь болохгүй ч гэдэг юм уу. Янз бүрийн юм зөрөлдсөөр байгаа 7 жил болсон байна. За одоо бол тэгээд тэр цаг хугацаа иржээ. Яамны хувьд гэхдээ сорилттой байгаа. Анх удаа эн чинь 100 гаруй компани сонирхол илэрхийлсэн. 100 гаруй компаниас ердөө 5 их үүсвэрийг сонгож ажиллуулсан шүү дээ. Ард нь дахиад 95 компани. Тэр 5-ыгаа бид нэр үнэхээр одоо итгэл хөсөрдүүлэхгүйгээр энэ өвлийг одоо 12 сарын 1-ээс өмнө амжиж оруулаарай гэдэг итгэл хүлээлгэн гэдэг бол одоо дээсэн төрөн дээр л дэмжиж байгаа ер нь бол хэцүү ажил болж байгаа. Гэхдээ бүтчээсэй гэж залбирж байна. Нэгдүгээрт яагаад гэвэл их үүсвэр хангана одоо өвлөө үнэтэй давна. Хоёрдугаарт хамгийн гол нь
засгийн газар ингэж хурдтай ажиллаж болдго юм байна. Хувийн хвшилд ингэж итгэж болдго юм байна. Яам бас ингэж ил тод ажиллаж болдго юм байна гэдэг мессеж гол нь үлдэх гээд байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бол цаашдаа бол яг энэ байдлаараа жигдэрх юм бол дээр нь саяны хэлдэг шат дараатаа зохиц ажлууд явах юм бол эрчим хүчний салбар бол сэргээд ирнэ гэж харж байгаа. Дараагийн ямар ч засгийн газар байсан энэ хөрсөн дээр үргэлжлүүлэхэд бол хамаагүй одоо баг ачаа нуруунд дээр үүрч авна. Тэгэхээр энэ одоо засгийн газрын үед энэ ажил амжаасай л гэж юу н бодож энэ эрчим хүчний реформыг хийж байгаа. За эрчим хүч, ногоон эрчим хүч сая бас нэг айгүй чухал нэг үнцэг гарч ирсэн нөгөө нэг сүлжээг бэхжүүлэх гэдэг асуудал яригдж байна тийм ээ. Хамгийн чухал нь сүлжээгээ бэхжүүлэх, доктортой байлгах. За тэгвэл энэний тулд одоо юу хийгдэж байна вэ гэдэг асуулт байна. Юу хийх вэ? Бид нар одоо мэдээж одоо зөвхөн төрийг хараа суух биш. Хувийн хвшилж гэсэн тодорхой хэмжээний одоо ажлуудыг эхлүүлэх, санаачлах, тий ямар нэгэн төслүүдийг явуулах хэрэгтэй болоо гэж бодож байна. Улаанбаатар хотын одоо худалдааны танхим бас хувийн хвшлүүдтэй хамтраад нэг төсөл эхлүүлж байгаа гэж би сонссон. Тэр жишээлбэл тий энэ сүлжээ бэхжүүлэх энэ ажлын нэг хэсэг гэж ойлгож болох уу? Тэр бол үндсэндээ ногоон бизнесийн шин төрлүүдийг бий болгоход үндэс одоо хөрс суурийг нь бэлдэх нэг л хөрс суурийг нь бэлдэх хэсэг багхгүй. Чин тэр манай энэ хэрэгжүүлэх гэж байгаа төсөл бол цахилгаан автоврын хэрэгслүүдээр шүү дээ. Цахилгаан автомашинуудыг цэнэглэх юм цэнэглэгчний сүлжээг бий болгох улс орон даяар. Тэгэхээр бидний хувьд бол 2 жилийн хугацаанд нийтдээ хот болон бусад аймагуудад нийлээд Монгол улс даяарны 500 цэнэглэгч станцын одоо сүлжээ бий болгох юм төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэр нь бол өөрөө юу гэхээр нөгөө сүлжээ гэхээсээ илүү шинэ бизнесүүд. Жишээ нь ногоон цахилгаан автомашины импорт, цахилгаан автомашинтай холбоотой төрөл бүрийн үйлчилгээний шинэ төрлийн үйлчилгээнүүд бий болно. За дээр нь хэрэглэгчдийн хувьд одоо бид нэр тооцоод үзэхэд нэг цахилгаан автомашинтай жолооч одоо байгаа энгийн автомашин хэрэглэж байгаагаасаа илүү 1 жилд 7 сая орчим төгрөгийн хэмнэлт эдлэхээр хэрвээ цахилгаан автомашинтай бол манай энэ төсөл хэрэгжээд ингэчих юм бол. Тэгэхээр энэ бол өөрөө юу гэхээр одоо чинь нэг хэрэглэгч 1 жилд 7 сая гэдэг чинь бас тэр хүний амжиргаа өрөхөд бол бас тодорхой хэмжээний нөлөөтэй. За тэгээд дээр нь энийг дагаад одоо дахиад өөр бусад компаниудын цэнэглэгч сүлжээг бий болгох ийм одоо жишг нэг гэсэндээ анхны шан татж байна гэсэн үг гэж бол бид нар харж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө төрөл бүрийн энийг дагалдаж үүсэх нэг бизнесийг дагаад маш олон дагалдах бизнесүүд үүсдэг. Тэрний олон төрлийн ногоон бизнес үүсэх энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нөгөө талаасаа бас бид нар энэ төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгах юм бол үндсэндээ нэг Монгол улс өөрөө одоо энэ төрөл бүрийн ийм ногоон төслүүдийг хэрэгжүүлж чаддгийм аа. Хувийн хвшлийнхэн энд оролцож чаддгийм аа, хэрэгжүүлж чаддгийм аа. Энүүгээрээ дамжаад бид нар мөн дараагийн олон улсын гадаад зах зээл дээр гарах жишээ нь адгийн ноод цаана карбон кредитийн зах зээл дээр гарч манай компаниуд ч гэсэн энэ зах зээл рүү орох боломж нь бий болох. Ийм л одоо анхны шангийн л татж байгаа гэсэн. Энэний дараа бол бусад компаниуд энэ зах зээл рүү бүгдээрээ орж ирэхэд нээлттэй л хэвээр байна гэсэн. За Newcom-ийн хувьд бас нэг би буруу сонсоогүй бол буруу санаагүй бол ногоон эрчим хүчийг эдийн засагжуулах газрын сургалал гэдээ бас нэг юм томоохон судалгаа хийсэн гэж сонссон. Тэгэхээр яг энэ одоо судалгааны үр дүндтэй тэр одоо сүлжээг бэхжүүлэх асуудал яг яаж харагдаж байна? Ер нь яг энэ судалгааны дээр одоо дурддагдсан зүйлсээ тодорхойлж өгөхгүй. Тэгэхээр юу сүлжээгээ сайжруулна, бэхжүүлнэ гэдэг маань хоёр зэрэг асуудал бас яригдж байгаа болов гэж. Одоо бас засгаач гэсэн ярьж гин, олон улсын байгууллагаас ярьж гин, бас бусад улсуудын жишгээс харсан сайдлахын яриа явж байна. Энэ маань болохоор тархмал их үүсвэрийг илүү бас дэмжиж явъя гэсэн. Одоо энэ зарлагдж байгаа 5 аймгийн төсөл гэдэг нь бас яг тэрний концепт байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг сүлжээнийхээ голд нь томоохон станц барина гэдэг тэр хэлбэрээс ерөнхийдөө тархмал хэлбэрлээ оруулъя. Эннийх нь болж байгаа яагаад энэ болж эхэлж байна вэ гэхээр одоо эрчим хүчний сэргээгт эрчим хүчний өөрийнх нь онцлог нь тийм байгаад байна л да. Жижиг хийж болдог, том хийж болдог. Тэгэхээр энэ давуу талыг нь ашиглаад маш тийм сайн сүлжээг бий болгоод Улаанбаатарт хэдэн том станц байгуулад бүх улс даяараа хангая гэдэг бол маш хэцүү. Жишээлбэл одоо дэлхийд бараг байхгүй шахуу 1000 км-ийн урттай 110 кВт-ийн шугам манай улсад байж байна.
Энийг бид нар 100,000 км-ийг санхүүжүүлээд хийнэ гэдэг бол саяхан ярьснаар эрчим хүчний бүх юм урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ бол төсөвт маш хачаалтай байдаг. Бодлогын маш доктортой байдлыг шаарддаг. Тэгэхээр бид нар тэрийг нь одоо засч ээж юмаа сайжруулна гэдэг бол маш хэцүү учраас тархмал их усрлөө шилжсэн дээрээ гэдэг. Тэгснээрээ яаж болж ийнө гэхээр одоо өвөр Монголчлалын жишээ нэлээд явж байна л да. Аж үйлдвэрийн паркууд дээр шууд дэрэгдэн сэргээгт эрчим хүчний станц барьж болж байна. За бидний маш том давуу тал бол уул уурхайн бүс буюу өмнө зүгийн урд зүгийн говийн бүс нутгаар бид нар бол их баялагууд байж байна. Одоогор бол яг энэ газруудаар манай сэргээгтгийн баялаг нь нөөц нь бас их өндөр байгаад байдаг. Тэгэхээр энийг бид нар уялдуулаад ингээм хамттан шууд арилжааны худалдаа авах гэрээ хийгээд явах юм бол бас нэлээд боломжтой байхаар байна. Дээрээс нэмээд аймаг сумууд дээр сэргээгт эрчим хүчний станцуудыг бариад явах юм бол нөгөө талд нь бид нар тэр эрчим хүчийг хэрэглэж байгаа үйлдвэрүүд дээр нь бас илүү уян хатан ажилладаг аж үйлдвэр үйл ажиллагаануудыг системтэйгээр хэрэгжүүлээд явах юм бол түрүүний хэлдэг нөгөө нөөцийн сахилгаан станцтай заавал хараатай байгаад байхгүй сэргээгтийг илүү хэрэглэж ингэж чаддаг хэрэглэгчээ бас бий болгох болохоор байна. Тэрэнд нь бол одоо жишээл цахилгаан машин гэдэг бол маш тохиромжтой. Яг л цахилгаан машин чинь өөрөө батарей хураамаар яваад байна шүү дээ. Гэх мэтлэн. Тэгснээрээ бид нар нөгөө өөрөө чи асуусан сэргээгт эрчим хүчээр үндэстэн эдийн засгийн төлөвлөгөө гэдэг эдийн засгийн бодлого гэдэг маань болохоор ерөөсөө түрүүнээс хойш яриад байгаа. Аж үйлдвэрийгээ бид нар сэргээгт эрчим хүчээр хийж чаддаг болох юм бол дэлхий дээр илүү өрсөлдөхүүч бид нар болохоор байна. Дээрээс нэмээд одоо түрүү ярьжсэн бид нар экспорт хийдэг, эрчим хүчээ экспорт хийдэг болоод ирэх юм бол Монголд сэргээгт эрчим хүчний supply chain upstream буюу тоног төхөөрөмжийг Монголд угсрах үйлдвэрийг байгуулах боломжийг бол хятадын компаниуд бол илэрхийлээд ирж байгаа. Европын компаниуд ярьсан ч гэсэн 2 гигаваттаас дээшээ авах юм бол бид нар нутагт нь үйлдвэрээ байгуулсан дээрээ гэж ярьж байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг энэ амархан асуудал бол биш. Хоёр улсын хоорондын ойлголцоо тохиролцоо зөндөө олон юм хийх ёстой. Гэхдээ бид тэрийг чиглэлээд явах юм бол эдийн засгийн согцомжруулах маш том болцоо энэ дээр байгаад байна. Тэгээд тэрийг нь дагалдаад маш их олон төрлийн бизнесүүд орон нутагт нь бий болох боломж нь үүсэж байна л да. Манай нутагт ялангуяа энэ газрын хоор элементээс Джонш гэх мэтийн сэргээгт эрчим хүчтэй хэрэгэлдэг маш их олон ашигт малтмал байна. Энэ болгон чинь орон нутагта аж үйлдвэр шингээд явах боломж нь бас урт хугацаанд үүсгэр байна. Тэгэхээр энийгээ бид нар эртнээс бодлого болгоод түрүүний хэлдгээр хүний нөөцийн нөөцөж гэсэн бэлдэх, автоматжуулах гэх мэтийн ажлуудыг хийгээд явах юм бол бид нарт томоо ийм ирээдүй харагдаж байна. За ногоон технологиг ашиглах, ногоон технологиг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх яг энэ ногоон бизнес гэдэг энэ салбарт ингээд ороход яг практик дээр хамгийн том гарч ирсэн одоо бэрхшээл жишээлбэл юу байна вэ? Тэ энийг та хэлж өгөөч. Бас энийг одоо засах гаргалгаа нь бас юу байж болох вэ? Төрөөс бодлогын хувьд бас юу хүсэх вэ? За яг энэ тал дээр бол одоо аж ахуйн нэгж байгуул бид нар ч нэг гүйцэтгэгч компани шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд бол манай захиалагч нарын одоо хүссэн хүслийг биднээс одоо биелүүлэхийн тулд ажилладаг. Ингээд захиалагч нар одоо хэрэглэгч нарынхаа одоо асуудлуудыг харахад бол одоо айгүй хүсэл байдаг тий. Биднээс ингээд бүх юм ногоорч мөчөр шийдчмээр байна. Дээврээ одоо ингээд 100% нарны панел тавиад тий 100% одоо юуг цахилгааныхаа хэрэглээг нараар хангачмаар байна гэдэг хүсэл байгаад байдаг. Гэтэл одоо яг одоогийн байдлаар байгаа дүрм журмынхаа хүрээнд бол нөгөө техникийн нөхцөлийн 50% л одоо 50% л ижлэгийн хэмжээний одоо нарны их усрыг тавих ёстой гэдэг. Тэгэхээр тэрийг хязгаарлаж байгаа байхгүй. Тэр боломжуудыг илүү их нээж өг сая хэлсэнтэй уян хатан ажиллах боломжуудыг нээж өгөх юм бол одоо юунуудад захиалагч нарт бол их одоо тийм хүсэл байна, сонирхол байна гэж харж байгаа тийм. Тэр л одоо тэр бодлогын зохицуултыг хийж өгвөл нэлээд их юм шийдэгдэх болоо гэж бодож байна. Тэгээд дээрэс нь нөгөө мэдээж том хэмжээгээр эрчим хүч сэргээгдэх эрчим хүчийг тавьчих юм бол илүү л бас гарна. Сэргээгдэх эрчим хүч чинь одоо өдөр нь бол их үйлдвэрлээд мэдээж шүн байхгүй. Тэгэхээр өдөр нь илүү их одоо илүү л гарна. Тэгэхээр тэрийг буцааж одоо сүлжээ рүүгээ борлуулах тэр боломжийг маш их нээж өгөх ёстой болоо гэж бодож байна. Тэгээд нөгөө түрүүний ярьжсэн одоо нөгөө тархвал их усүр гэж байгаа шүү дээ. Одоогоор бол одоо биднээс дамжуулахын станц руу сэргээгдэх эрчим хүчийг одоо нийлүүлэх боломжтой байдаг. Одоо тэгвэл тэрийг илүү түгээх ч юм уу, түгээхийн станцуудын хажууд жижиг хэмжээгээр барих. Тэгээд манай сэргээгдэх эрчим хүчний
одоо их усөрч бол аюу юм тархуу байрлалтай одоо жишээ нь Монголын өмнөд хэсэг төр чигтэл боломжтой байгаад байна гэтэл тийшээ явж байгаа сүлжээ нь юу блэ те тодорхой хэдэн аймгийн төвд рүү явж гин те тэгвэл тэрийг илүү одоо дэд станцуудыг өшөө ихээр байгуулж мөн холбогдож байгаа станцуудынхаа чадлыг нэмэгдүүлэх, шугамыг нэмэгдүүлэх одоо хятад бол жишээ нь 550 кВт байна, 1000 кВт-ийн шугам зөндөө байна те Монголд хамгийн дээд нь 220 байна. Тэрийг өшөө их нэмэгдүүлээд одоо хүлээж авах дамжуулах чадлаа нэмэгдүүлэх юм бол эсрэг гэрч мөч илүү их одоо систем рүү хүлээж авах боломж бол нэмэгдэх болол. За тэгвэл яг төрийн бодлогын зүгээс яг энийг асуумаар байна. Мэдээж бизнесүүд бол ногоон болох одоо ногоон шилжилтийг хийх юм гарц гаргалгаа мөрөөдөл ингээд байна. Үнэхээр их байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр ингэж бодлого гараад хийгээд хэрэгжүүлээд явж байгаа ч гэсэн бас дутуу байна гэж бас харж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр яг саяны хэлсэнчлэн тэр 50% хязгаарлалт дээр жишээлбэл төрийн бодлого яах юм бэ? За энэ сүлжээ бэхжүүлэх асуудал дээр бас төрийн бодлого яах юм бэ? Тэр тархамал их үүсвэрийг яаж дэмжих юм бэ? Хязгаарлалсан, хуймсан, боосон, удааширсан энэ зохицуулт болгоны араас яваад нэг нэгээр нь хөнгөлөөд, чөлөөлөөд ер нь бол дуусахгүй юм билээ. Маш их байгаа. Эн чинь яг л тэр чигээрээ цогц салбарын асуудал шүү дээ. Эхтээс нь бол яг өрхийн хэмжээнд ч тэр төсөл хөгжүүлэгчийн хэмжээнд ч тэр уйггүй хувийн хвшилтээ бол явж уулзсан энэ засгийн газар. Уулзаад ирэхээр юу мэдрэгддэг гэхээр яг хаана боомлж байгаа энэ хүчин зүйлүүд вэ гэдэг нэг нэгээрээ ингээд ялгараад гараад ирдэг. Тийм болохоор эхлээд тэр өрхийн хэмжээнд бүгдээрээ төвийн шугамдаа нийлүүлэгч болёо. Заавал өрхийн хэмжээнд ингэж одоо нүүрс түлж зүдэрч ингэж амьдарч байхаар бүгдээрээ нарны автангаар шийдээд тэрийг нь цаасан дээр 15 шат дэмжлэгээр ямар шаардлагатай гэж тэгэж зоосон юм. Хувь хэрэглэгчдэр шүү дээ. За ингээд хөнгөлөө чөлөөлөө тэрийг нь ажлын 11 өдөр шийдэгддэг 3 алхамтай нэг ийм шийдэл болгоод өглөө. За болохгүй систем дэлбэрнэ л гэж тэр үед хэлж ирсэн. Тэгтэл одоо 4 сар 5 сард бидний тэр ажлыг эхлүүлснээс хойш 4-5 сарын дараа Сингапурын засгийн газар, Английн засгийн газар, салбарын сайдынхаа хэмжээнд парламент дээр ямар уриалга дэвшүүлж ийн вэ гэхээр эрчим хүчний үн өсөж байгаа энэ цаг үед өрх болон үйлдвэрлэгч болёо гэдэг. Би бүр нүдэндээ итгэхгүй энэ эрчим хүчний дутагдaltaгүй улс орнууд ингэж уриалаад байгаа мó гэж шалгаад үзэхэд нэрэлэг тийм байсан. Хамгийн гол нь тэрийг яаж системд нийлүүлэх вэ гэдэг одоо технологийн шийдлийг нь л төрөөрөө. Тэр эрсдлийг л бууруулах асуудал. Тархамл их үүсвэр дээр хувь төсөл хөгжүүлэгчтэй яриад яваад үзэн. Манай 3 захирал өнөөдөр их боловсон байдлаар ийдэг хандаад зовлонгоо хэлэхгүй байна л да. Хүлээлгээ авах цаа маш их. Тэр болгоны чарт зээлийн хүү явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нэг бодлын шийдэж болохоор асуудал байсан учраас бас олзуурах ууштай байгаа. Шийдэж болохгүй асуудал ивэл хэцүү шүү дээ. Тэр нь ахаал хүнд суртлын зөвшөөрлийн асуудал. Сая 5 аймаг дээр бид нэр түүхэнд авахгүй. За одоо ингэ хэлэхээр жоохон өнгөрөө сонсогдож магадгүй. Гэхдээ үнэхээр түүхэнд байхгүй богино хугацаанд ил тодор сонгон шалгаруулалт зарлаад газруудыг нь бэлдээд ингээд өгөхөд 100 компани сонирхож байна гэдэг бол эн чинь ерөөсөө хаалга ингээд дэлгээд нэгэнгүүт л орж ирж байгаа тэр боомлогдсон байсан одоо хүсэл эрмэлзэл гэдэг юм уу сонирхол чи ингээд сад тавиад ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ийм их зах зээлийн эрэлт байгаа цаг тэрийг бид нар шат хэмжлэгээр ингээд боомлоод л байж исэн биш ямар нэгэн зүйлэр. Эдийн засгийнхаа моделийн хувьд бол улс орон өөрөө юу байна тэрэн дээрээ л дөрүүлж хөгжиж штэ. Тэгэхээр одоо бид нарт энэ их би өдөрт маш их хөрөнгө оруулагчтай уулздаг. Гаднаас сонирхоод тийм ээ Монгол улсад байгаа потенциалыг олж хараад нар салхичин ингэж их бид нарыг ивэж байна. Энэ өргөн удам газар нутгт гэдэг чи ерөөсөө л мөнгөн дүнгээрэл одоо хөрвүүлж чадах юм бол ерөөсөө л ингээ валют бид нэр энийг ууршиж байгаа гэсэн үг тийм. Ингэж хэлэхээр жаахан романтик сонсогдож магадгүй. Тэгтээ тэрийг газраа ухаад сэндэлээд болж байгаа яг орлого байж болно. Гэхдээ тэрүүгээр хамаагүй амархан зохицуулалтаар бид нар ийм сайхан том үйлдвэр төслүүдтэй болох боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөрөө энэ хиймлэр зохиосон зохицуулалт гэдэг зүйлээ ер нь бол аль болох хөнгөлж өгөх хэрэгтэй юм билээ. Зохицуулалт ер нь бол аливаа асуудлын аливаа төслийн хэрэгжилтийн 50-аас бараг 60% нь би шийдэж ин шүү гэж харсан шүү зохицуулалтын асуудал дээр. Гэхдээ нөгөө талаараа бол эн чинь бас салбарын цогц асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл 1000 сайн сэргээгчийн төслүүд хэмжүүллээгээд манай шугамын алдагдал чинь гайхалтай их штэ. Одоо энэ АЦ-гээс бид нэр $100 эрчим хүч агууллаад явууллаа гэхэд нөгөө талдаа $70 болоод очино. Замдаа тэрэн зүгээр ингээ ууршаад $20 нь ингээ алдагдж байгаа гэсэн үг. Яг л бидний шугамнууд урт тийм ээ. Тэр нь хуучирсан систем. Тэгэхээр энийг бол жишээлбэл төр өрөөл хийж шийдэхээс өөр аргагүй.
Нөгөө талдаа бол эрчим хүчний хөөсрүүдээ саяны миний хэлдэг аргаар тэлэх хэрэгтэй. Хашаа захирлын ярьдаг энэ тээврийн салбарт орж ирж байгаа энэ цахилгаан тээврийн хэрэгслийг бол онцлмоор байна. Яг гэвэл бид нар бас эргээд энэ шатхууны үнэнд ямар их дартлуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Замын үдээс наашаа явж байгаа ачаа тээврийн одоо том машинууд байна тийм ээ. Одоо нэг ачааг тээвэрлдэг байсан үнэнд ариу 30-40% өссөн. Энэ эргээл жижиглэн барааны үнэн дээр иргэдийн нуруунд дээр очиж байгаа. Энэ бол богино рейсээр бүгдээрээ цахилгаан трак болоо тав тээврийн одоо шилжилт цахилгаан тээврийн хэрэгсэл бол шилжих боломжтой. Уул уурхай дээр нүүрс тээвэрлж байгаа бас богино рейсийн том тээврийн ачаа тээврүүд бүгдээрээ цахилгаан болох боломжтой. Тэгээд жижигдэхгүй нийтэд нь бодоод үзэхээр эн чинь эдийн засгийнхаа одоо хэмнэлтийн хувьд бол маш том ачааг төсвөөс болон ер нь нийт эдийн засгийн үнийн өсөлтөд сэргийлэх арга зам баггүй юу. Тэгэхээр цаг хугацаа орно. Гэхдээ ер нь бол зоригтой одоо ингээд нэгэн урагшаага зүтгэснийх энэ ажлуудыг бол засгийн газраас хөнгөвчлөх чөлөөлөх ажлуудыг бол явуулах хэрэгтэй. Чөлөөлөхөр хүмүүс бас юм бүх юмыг сул тавиад хариуцлага алдах асуудал юм шиг бас гуйлж ойлгогдож магадгүй. Нөгөө талдаа чанарыг хангаж байгаа компаниудыг оруулж ирэх нь маш чухал юм билээ. Одоо энэ өрхийн хэмжээний ингээд сэргээгдэх эрчим хүчийг яриад эхлэхээр зүгээр фейсбүүкээр одоо нарны автанг ингээд сурчлаад айлрхөдөө ерөөсөө л наадах чинь шийдлэг нь ингээд дурандаа холболтой хийгээд ороод ирж байгаа юм л та. Энэ дээр эрчим хүчний яам одоо ямар бодлого баримталж байгаа гэхээр суйрлуулалт угсралтыг нь хариуцдаг давхар тэр нь ингээд сар болгонд лизингийнх нь үнэн шингэцэн хүн зүгээр нэг утсаар дуудлага өгөөд л одоо бид нэр Univision-ы холбуулдаг штэ. Тэрэн шиг модель загварч шилжийа гэд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол цогц юм ажлууд ер нь явж байгаа. Тэгэхээр нэг бодлын одоо хувийн хвшилт тэр нэг хүн сурталыг цөөлж өгж байгаа боловч чанар стандартыг хангасан гэдэг шаардлагыг давхар тавихгүй бол бас болохгүй юм билээ. Тийм саяны нөгөө болгоо зүйлхийг хэлж байгаа бас түрүү ярьжсэн. Ер нь бол яг энэ ногоон эдийн засаг, ногоон шилжилт чинь бидэрт хэрэгтэй юм. Ганцхан жишээ л одоо ганцхан манай одоо саяны миний ярьсан тэр төслөөс ингээд бид нар үнэлгээ хийгээд үзэхэд 5 жилийн хугацаанд бараг 200 сая долларын түлшний төлбөрөө бид нар Монголд авч үлдэх ийм боломж бий болохоор байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлээд байна гэхээр нөгөө бид нар хөрөнгө оруулалтын өндөр дүнгээс нь айхаасаа илүү биднэрт хэр ашигтай байх вэ? Нийгэмд хэр ашигтай байх юм? Компанид хэр ашигтай байх юм гэдэг талаасаа харахад бол ерөнхийдөө ногоон технологиудын хувьд бол бас сүүлийн жилүүдэд ялангуяа айгүй тийм үр ашиг нь илүү сайжирсан байгаад байна. Тэгэхээр энэ мэтийн энэ бол ганцхан манад байгаа. Тэгэхэд одоо Newcom дээр төслүүд явж байна. Бусад төслүүд зөндөө олон төслүүд. Энэ болгон чинь нийлээд ингээ бүхэлд нь харах юм бол Монгол улсын хувьд л яг нөгөө эдийн Монгол манад хэрэгтэй байгаа тэр гадагшаа урсж байгаа хөрөнгийг багасгах тийм ээ энд үлдээх тэгээ дээр нөгөө түлш эрчим хүчний хараат байдлаасаа бид нар багч гисэн ингэж сулрах ийм л одоо үр дүн бас нэлээд олон төслүүдээр харагдаад байгаа. За одоо хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал руу орё гэж бодож байна. Яг тэгэхээр одоо энэ ногоон технологи гэдэг маань өөр айгу өндөр өртөгтэйгэр анхны хөрөнгө оруулалт бол өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ харцангуй удаан жилдээ алстаа бол бага болдог гэж ойлгоод байгаа. Энгийн хүмүүст одоо тайлбарлах юм бол тий. Яг хөрөнгө оруулагчид ирээд гадны ч вэ, дотны ч вэ хөрөнгө оруулагчид яг хөрөнгөө оруулъя гэд ирэхээр тэд яг бодит байдлыг одоо судалж эхэлнэ, харж эхэлнэ. Тэдэнд тулгарч байгаа бэрхшээл жишээлбэл юу байх вэ? Та одоо жишээлбэл хөрөнгө оруулагчдаа уулзж байхад тэд яг юу хүсээд яг тэр нь яг хөрсөн дээрээ буухгүй байгаа. За би хамгийн энгийнээс нь эхлүүлээ л да. Цөөхөн жишээ хэлье. Хөрөнгө оруулагч нарын хувьд ялангуяа гадны хөрөнгө оруулагч нарын хувьд бол манай улсад хөрөнгө оруулалт хийхэд одоо нөгөө бид нэр үлэг Монголд ярьдаг хөрөнгө оруулалтын орчин маань байдаг. Гэхдээ тэрнийг ярихгүйгээр яг компани төвшөнд ингээ ярихаар ер нь бол яг манай компаниуд өөрсдөө хөрөнгө оруулалтад бэлэн байна уу гэхээр бас бэлэн биш байна. Цөөхөн эдэн томхон одоо яг ажилд сурсан компаниуд дээр бол харьцангуй гайгүй. Гэтэл бид нар чинь цөөхөн компаниуд руу юм эсвэл цөөхөн хөрөнгө оруулалтын тухай яриаггүй шүү дээ. Тэгэхээр дунд хэмжээний эсвэл жоохон томоохон хэмжээний компаниуд ч гэсэн ерөнхийдөө яг хөрөнгө гадны ялангуяа хөрөнгө оруулалтыг хүлээж авахд бэлэн биш байна гэдгийг нэг жишээ нь юу байгаа гэхээр ядаж яг юун дээр хөрөнгө оруулалт авах гээд байгаа вэ? Яаж ажиллах гэж байгаа вэ гэдэг тийм нөгөө дор хаяж тэзүү бичиг баримтууд маань нөгөө олон улсын стандартын шаардлага хангахгүй
байх тохиолдол маш их байдаг. А нөгөө талаараа яг нь сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлийг харахаар ер нь бол олон улсын санхүүгийн байгууллагууд болон томоохон хөрөнгө оруулагч нарын хувьд бол илүү нөгөө ногоон технологи, ногоон бизнес гэж байгаа. А гэтэл нөгөө орж ир за окей нэг компани ногоон одоо сэргээгдэх рүү ч юм уу за ганцхан сэргээгдэх биш. Ер нь энэ ногоон чиглэлийн хөдөө аж ахуйн салбар руугаа бид нэр бас ногоон бизнесүүд бий болно шүү дээ. Тэрнлөө ингээд жишээ нь хөрөнгө оруулалт хийхээр манай өөрийн нөгөө нэг үндсэн одоо хөрөнгө оруулалтаа хүлээж авах бас нэг суур нөхцөл дутагдaltaй байдаг зүйл вэ гэхээр хөдөлмөрийн зах зээлийн асуудал багтдаг. Манай ажилтнууд бэлэн бас биш байдаг. Тэгээд дээр нь одоо мөн бусад зөндөл нөгөө хууль эрх зүйн нөгөө л олон ярьдаг юмнууд байна л да. Тэгээ бидний одоо нөгөө хөрөнгө оруулагчдыг яг үндэ иргэд юм уу зарим хүмүүс бодд юм шиг манайх амар энэ тийм аттрактив гоё газар ах чи яагаад орохгүй байгаад уучлаарай Монгол бусад улсаас ерөөс ялгаа байхгүй бид нар тэнд өрсөлдөөж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болохоос ш. Тэгэхээр өрсөлдөхийн тулд бид нар юу хэрэгтэй вэ гэхээр ядаж нөгөө эрх зүйн орчин бусад юм маань тогтвортой байх хэрэгтэй байдаг. Байсыгээл дотор нь өөрчлөгддөггүй ч юм уу тийм ээ. Байсыгээл нөгөө яриа хэлцэл хийжсэн юмнууд мань өөрчлөгддөггүй. Тэгэхээр ялангуяа энэ ногоон шилжилт, ногоон технологи дээр хөрөнгө оруулалтыг ногоон бизнес рүү хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд бол энэ нөгөө анхны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр харьцангуй жоохон өндөр байх гээд байдаг учраас гэхдээ бүгдээрээ биш л дээ. Тийм учраас энэ бол маш урт хугацаатай гэрээгээр урт хугацааны хөрөнгө оруулалт байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд бол нөгөө ярьжсэн төрөний тогтвортой байдал айгүй чухал байдаг. Тэгээд дээр нь манай улсын хувьд бол бас нэг хүмүүст бас нэг би бол байнга энийг анхаараасаа гэж хэлмээр байдаг зүйл юу гэхээр нөгөө гэрээний хэрэгжилт гэдэг бол манай улс зүгээр бараг муухагаар хэлэхэд улан дээр очсон. Хүн гэрээ байгуулад гэрээгээ зөрчөөд яваад өгөхөд тэр хүн ямар ч юу ахгүй. Одоо юу гэдэг үсрээл нэг шүүхээр явна. Тэгээ шүүхэн доор хаяж 10 жил нөгөө асуудлыг шийднэ. Тэгэл үндсэндээ залхаан цэвэрлүүлчихэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ нөгөө гэрээ байгуулна гэдэг бол чухал тийм ээ. Тэр гэрээнийхээ үндсэндээ гэрээгээ хэрэгжүүлж одоо хохироосон тал маш өндөр хэмжээний төлбөрөө төлдөг. Нөгөө газрыг хохирсон талаад хохирлгүй болгодог доор хаяж энэ бол маш энгийн одоо бидний ярих ёстой зүйл болчиход байгаа юм. Тэгээ энэ бол ганцхан ногоон шилжилт дээр ч биш. Тийм учраас урт хугацааны хөрөнгө оруулалтууд энэ асуудал дээр яригддаг учраас бид нар энэ урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох талаар ярих маш чухал. Нөгөө талаараа хөрөнгө оруулалтын их усүрт манай компаниуд олж байгаа их усрын одоо нөгөө юу гэмдэ одоо их усрын төрөл хэр байна вэ гэдгээс. Яг одоо дотоодын зах зээл дээр бол нөгөө уур амьсгалын сан мангаас авсан нөгөө хөнгөлөлтөө зээлгсэн ганц хоёрхан бүтээгдэхүүн л. Гэтэл хөрөнгийн бирж нь ажиллахгүй. Тэгээд дээр нь гадны зах зээлээс яг энэ ногоон одоо үйлдвэр одоо бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг татаж авчраа ихээр түрүүний ярьсан асуудал. Тийм учраас бид нөгөө хөрөнгө оруулалтын их усрын төрлийг бид нэр заашгүй олон болох хэрэгтэй. Дээр нь тэр олон улсын хөрөнгийн зах зээл рүү тэр карбон кредитийн зах зээл рүү хөрөнгө оруулалтын зах зээл рүү гарах боломжийг нь бүрдүүлэхийн тулд манай компаниуд бас жоохон хөгжих, жоохон томрох хэрэгтэй байна. Тэгэхээр тэр нөгөө татварын асуудал бас ороод явчихна л та. Яг тийм байна. За яг энэ санхүүжилтийн асуудал дээр хөрөнгө оруулалтын дээр нөгөө ногоон бизнесийн зээл гэж байдаг шүү дээ. Тэрний хүртээмжийг бас 2 хувийн хвчлээсээ бас нэмээд асуучих гэж бодож байна. Та бүхэн яг товчхон хариулаарай. Бидний цаг дуусах төгсөж байна. Мөнгө бол сэргээгт ирж мөрт ногоон хөгжлийг бол дэмжихээр зах зээл дээр маш их байна. Ялангуяа олон улсын зах зээл дээр байдаг гэсэн бол одоо дотоодын зах зээл дээр санхүүгийн зах зээл дээр маш их бий болсон байна. Гэхдээ эцсийн эцэст мөнгө бол хамгийн өргөөж сайтай газар бол уурсдаг. Яг нэг ус шиг. Тэгэхээр тэр нь хаар байна уу гэхээр нөгөө эрсдэл багтай байх. Эрсдэл багтай байхлаар сая ярьсан зөндөө олон зүйлүүд ороод ирж байгаа юм л да. Гэрээгээ хэр зэрэг мөрдөж чадж байна тэр улс нь. Манай улсад арах юм бол эрчим хүчний салбар дээр энэ маань бол нэлээд хэцүү байгаад байгаа. Эрчим хүчин хөрөнгө оруулсан улсууд гадаад улсууд бол гарч байгаа төр зураг харагдаж байна. Нөгөө талаас одоо манайхыг сонирхож байгаа юм бол хятад улсынхан бол илүү сонирхож байна. Тэгэхээр бид нар энэ хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах зөндөө олон арга хэмжээг бол заавал авах хэрэгтэй байгаад байна. Узбекистан улсад одоо түрүү 2 жил явна би очиж байдалтай танилцаад ирэхэд бол төрөөс баталгаа гаргадаг юм байна. Төлбөрийн баталгаа. Тэр нь төлнө гэсэн үг биш.
баталгаа гаргасан гэдээ одоо нэг ч удаа хэрэглээгүй гэж байгаа. Сүүлийн хэдэн жил үлээ дээ. Тэгэхээр тэр улсууд бол 1 кВт цагийг нь 3 центээс доош нь оруулж болж байна. За 3 центээс доош нь оруулж яаж болоод байна вэ гэхээр эрсдлийг буруулад хоёрт нь болохоор томоохон хэмжээний төслүүдийг зарлж чадчихжээ. Томоохон хэмжээний төсөл зарлахаар яагаад давуу тал үүсэж байна вэ гэхээр одоо зүгээр энгийн хүний энгийн ухаанаар бодох юм бол би хятад очиод 10 сенс авъя гэж ярих уу 1000 сенс авъя гэж ярих уу 1000 сенс авъя гэж очих юм бол нөгөө улсууд миний яриаг сонсно. Хоёрдугаарт нь үнэ бууруулах сонирхол нь төрнө. Банкн дээр очихоор бас яг адилхан 100 төгрөг зээлэх үү сая төгрөг зээлэх үү гэдэгт яг адилхан асуудал болчихж байгаа юм л да. Тэгэхээр бид нар тэрний эргээд буцаад саяын хэлдгээр урт хугацааны цогцоор нь бодсон бодлого заавал шаардаад байна. Энэ дээр бид нар засаг төр солигдох нь бол одоо бидний хөгжил байна. Гэхдээ энэ дундаа бид нар яаж энэ бодлогоо тууштай барьдаг болох вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдэг. За тэгэнгүүт түрүүн бас болгон чимэг зөвл ярьж байлаа. Хувийн хвшил байна. Өнөөдөр нэг жоохон илдэг байгаад байна гэдэг. Хувийн хвшлээс харахад бидэрт бас нэг тулгарч байгаа асуудал бол бид нар бодлого түрүүний хэлдэг одоо ногоон орчин үеийн суурьсан эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг энийгээ төрдөө бариад очдог. Тэр бодлого нь хаашаа яаж гэсэн бүү мэд. Тэгэхээр энэ төр хувийн хвшлийн бодлогын түвшиндээ санаа оноогоо солилцдог механизмууд ажилдаг болох хэрэгтэй байна. Ингэх юм бол хувийн хвшил зөндөө их боломж байж байгаа санаанууд. Тэгэхээр энийгээ бид нар улам сайн хөгжүүлээд явах юм бол боломж зөндөө байна гэж бодож байна. За манай компанийн хувьд бол яг одоогоор маш ийм том хэмжээний хөрөнгө оруулалтын одоо шаардлага хараахан гарааг байгаа. Гэхдээ яг одоо энэ хугацаанд харж байхад бол за бараг монголчууд биднээс айгүй дасчирээ хүү маш өндөртэй байдаг тийм. Биднээс ингээ хөрөнгө оруулалт хийх гээд ямар нэгэн газраас санхүүжилт авъя гэдэг. За жишээ нь дотоодынхаа банкнаас санхүүжилт авъя гэхэд дор хаяж 17-8% хүүтэй байх чинь тийм. За тэгвэл ногоон санхүүжилтийг биднээс одоо банкудаар дамжиж ирж байгааг нь авъя гэх юм бол 3-4% л бага байх чинь тийм. Гэтэл одоо гадаад болон одоо бусд улсуудад ногоон санхүүжилт ч юм уу зүгээр хөрөнгө оруулалт хийх гээд зээл авах гэхэлэр маш бага байдаг тийм. Тэр л одоо биднээс юуд их том одоо бэрхшээл байна да биднээс хийх чаа бүх юмны өртөг зарлыг нэмдэг. Өндөр болгох шүү дээ. Тэгээд нөгөө төслөө хийх гээд санхүүжилт авах гээд явах гэхэлэр нөгөө хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүсийн нөгөө хүсэж байгаа өгөөж найг өндөр байгаад байдаг. Тэр нь юу тооцож ийн гэхэлэр нөгөө докторгүй байдал, гэрээгээ биелүүлдэггүй байдал. За ямар нэгэн асуудал үүсээд арбитр руу явъя гэхэлэр хаана очих вэ? Монголд байх юм гадаад байх юм. Тэр болгоно их докторгүй байдаг учраас нөгөө биднээсээ шаардж байгаа өгөөж найг их. Тэгээ биднээс хийж байгаа юм их үнцэнтэй болоод ирэхлээр зах зээл дээр ямар ч нэг өрсөлдөх чадваргүй болоод хөрөнгө оруулалт хийх заримдаа боломжгүй болох тохиолдол байгаад байдаг. За бодлогын зүгээс тэгвэл одоо яах ёстой юм бэ? За бодлогын зүгээс бол эдийн засгийнхаа ер нь бол суур баймилж байгаа хүчин зүйлсүүдийг бодитоор дүгнэх хэрэгтэй. За энэ засгийн газрын хувьд бол шатгууны хамаарал болон эрчим хүчний хомсдол хоёрыг онилж байгаа. Техник угаасаа тоон утгаараа аргагүй байгаа. Энэ хоёр салбарт реформ хийхдгээс аргагүй. Гэхдээ реформ хийгдэхдээ хувийн хвшилтэй маш сайн хамтрах хэрэгтэй. Хаана яг нөгөө гол гацаацыг байгааг зөвөр бодиттой оншилж дүгнэх хэрэгтэй. За тэр цэгүүдийг бол одоо онцлоод өгнөд хувийн хвшилт боломжуудыг нээж өгөөд явж гин гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол одоо нэг дайралтаар бүгдийг нь олоод илрүүлчихдэг зүйл биш шүү дээ. Эхнээсээ мэдж байгаа хаана баймилж байгаа хүчин зүйлсүүдийг бол шат дараалттай ингээд гаргаад явж байна. Гэхдээ цаашдаа яах хэрэгтэй вэ гэхээр энэ цогц реформ тууштай үргэлжлүүлээсэ гэж бодож байна. Яагтвэл энэ бол зөвхөн нэг засгийн газрын асуудал биш. Хинч гарч ирсэн дараагийн засгийн газарт өвлөгдөх бидний суурь асуудал. Монгол үндэстний суурь асуудал байхгүй. Альва улс үндэстэн эрчим хүчнээс хамааралтай гадаад руугаа ерөөсөө эдийн засгийн ажлыг ихэд тэрний төлөө мөнгө гадаг шаварсгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо яг саармагжуулыг 30%-ийн чулуу өөрсдийн их үүсвэрээрээ шийдэе гэж зориулж байгаа энэ үед хувийн хвшлээс бид нартай маш их урмын өгөөж байгаа, маш их нээлттэй ажиллаж байгаа. Хашаа захирал те Ньюком одоо манай Монхоор ус. Тэгээ саяны энэ эрчим хүчний зөвөр 5 сонгон шалгаруулалт дээр бол одоо бид манай багийнхны хувьд маш их баярлж байлаа. За шинэ засгийн газрыг дэмжиж одоо зардал ашигын төдий их байсан биш ч гэсэн эрчим хүчний хамгааллыг энэ үйлдэл хамтдаа давъя гэсэн маш их үндэсний компаниуд бидэнд хандсан. Бид ч хэрэгэд нөгөө талдаа зориуд үндэсний компанийг дэмжнэ гэдэг бодлого оруулж өгсөн ч учиртай. Цаашдаа бид нар чинь үндэснээрээ чадахч хэрэгтэй байна шүү дээ. Дараагийн том төслүүдэд гэрээгээ бид нэр хэрэгжүүлж чаддаг болох хэрэгтэй. За хоёрдугаар концепт бол ил тод байдлыг маш их хангана гэдгийг бол анхааруулж ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа ер нь бол үе үеийн засгийн газар, үе үеийн яамдууд ингэж хувийн хвшилтэйгээ хамтарч
ажилд сураасаа хувийн хвшил хаашаа зориглож орж ирдэг гэхээр ил тод шудраг байгаа нөхцөлд орж ирдэг. Бусад бүх асуудлын өдрийн дараагийн асуудал байдаг. Тэгэхээр ингэж л одоо бодлогоо томьёолж болох болов уу гэж бодож байна. За маш их баярлалаа. Өнөөдөр бас цаг зав гаргаж ирж ярилцсан та бүхэнд бодлоо бас санаагаа хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй бид та бүхэнд хилцүүлгээ үзүүллээ. За мэдээж 16 жилийн туршид амжилтаагаар зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн форум энэ жил уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдахгүй болсон. За гэхдээ тэнд яригддаг амин чухал стратеги яриа хэлэлцээнүүд яригдах ёстой, цаашаа явах ёстой гэдэг утгаараа бид телевизийн хилцүүлгийг бас цувралаар зохион байгуулж байгаа. Хамгийн ихний хилцүүлэг ногоон бизнес, ногоон эрчим хүч сэдвийн хүрээнд танд хүрлээ. Хамтайсан танд баярлалаа.